Яагаад бид мөөг идэх ёстой вэ? Мөөг нь хүний биед хэрэгтэй үн цэнтэй шимт хичээлээр баялаг хүнсний бүтээгдэхүүн юм а. Мөөгийг эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, арьсан идэлгээд олон төрлөөр ашиглаж байна. Мөөг нь хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтойгоос гадна дархлаа сэргээж цусны даралт болон цусан дахь холестериныг багасгах, бие организмд орж ирсэн бактери, вирусыг устгах, өрөвсөл болон хавдрын эсрэг үйлчилж эрүүл мэндийг тэтгэх биологийн идэвхт олон бодис агуулдаг олон үйлдэлтэй хүнсний бүтээгдэхүүн учраас дэлхийн топ 5 хүнсний 1-р бичигдэж байна. Монголчуудын хоол хүнсний шимт хичээлийг судалдаг нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2019 оны тайланд бидний хэрэглэж байгаа хоол хүнсэнд шаардлагатай шимт хичээл дутмаг байна гэж дүгнжээ. Ялангуяа бага насны хүүхдүүдийн 60% нь шимт хичээлийн дутагдaltaй А, Б витамин уургийн дутагдaltaй гэж дүгнсэн байна. Иймээс монголчуудын хоол хүнсэнд мөөгний хэрэглээг бий болгох өсгөх шаардлагатай юм. Өнөөдрийн байдлаар монголчуудын сүрэл хус модны сүрэл дээр ургуулсан хясаа мөөг нь 49 макро болон микро элементийг агуулж тэр дундаа Б-гийн төрлийн амин дэм агуулсан махтай адил уурагтай гэдгийг шинжлэх ухаан академийн хүнсний химийн хүрээлэнгийн мөөг судлаач Мөнхгэрэл доктор судлан тодорхойлсон. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн газраас жилдээ 10 кг мөөг идэхийг зөвлөдөг. Харин монголчууд дунджаар жилдээ ердөө 180 г мөөгийг хэрэглэдэг байна. Энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад чамлалттай маш бага үзүүлэлт юм. Та бидний богино насалж олон өвчний суур шалтгаанд дарлуулж буй хоол хүнсний буруу хэрэглээтэй шууд холбогддог учраас хүнсээр дамжуулан эрүүл мэндэд тэтгэн сайжруулах гол хүнсний бүтээгдэхүүн болох мөөгийг өдөр тутамдаа хэрэглэж занших зайлшгүй шаардлага гарч байгаа билээ. Шинэхэн мөөг нь өөртөө ус, уураг, тоос, нүүрс ус болон усанд уусдаг амин дэм, витамины нэгдлийг ихээр агуулсан байдаг. Хүн өдөрт 100-аас 150 г шинэхэн мөөг хүнсэндээ тогтмол хэрэглэж байвал биеийн эрүүл мэнд сайжирч аливаа өвчин хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ингээд та бүхэндээ хүнсний мөгний гайхалтай 12 ашиг тусыг танилцуулъя. 1-р зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. Хүмүүс хоол хүнсэндээ амт оруулахын тулд их хэмжээний давс хэрэглэдэг. Давсыг тогтмол ихээр хэрэглэх нь зүрх судас болон цусны даралтад сөрөг нөлөөтэй. Харин та хоолныхоо орчинд мөөг нэмснээр таны хоолнд гайхалтай амт нэмж давсны хэрэглээт нь багасгах болно. Учир нь нэг аяга мөөгөнд ердөө 5 мг давс агуулдаг. Үүнээс гадна хүнсний мөөг нь цусны даралт болон цусан дахь холестериныг багасгаж зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжих чухал нөлөөтэй. 2-р ходоод гидсний үйл ажиллагааг дэмжинэ. Мөөгийг тогтмол хэрэглэснээр бүдүүн гидсний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулж урьдчилан сэргийлэх боломжтойгоос гадна ходоодны хүчил ихтсэн буюу хоолны туршилгүй болсон үед хэрэглэхэд сайн нөлөөтэй. Учир нь мөөг өөртөө маш олон ашигтай бактери агуулдаг тул гидснийг үргэлжлэх хөдөлгөөнийг сайжруулж хоол шингэлтийг нэмэгдүүлдэг. Мөн хөх, төрөө булчирхайн хорт хавдрын эрсдлийг бууруулна. 3-р дархлааны системийг сайжруулна. Антиоксидантаар баялаг мөөг нь биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлж аливаа өвчлөлийг бууруулж байдаг. Мөн таны биенээс буюу элэг, уушиг, гэдэс доторх элдв хорыг гадагшлуулдаг учраас хоолндоо тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд нэн тустай. 4-р олон төрлийн амин дэмээр баялаг. Бүх төрлийн хүнсний мөөгнүүд А, С, Д, ПП амин дэмийг ихээр агуулдаг бөгөөд эдгээр амин дэмийн агууламжаараа хүнсний ногоо үр тарианаас их гэдгийг эрдэмтэд тогтоосон. Түүнчлэн Б-гийн бүх төрлийн витаминыг өөртөө агуулсан байдаг. 5-р хорт хавдрын өрөвслийн эсрэг үйлчилгээтэй. Мөөг бол селенийн сайн их үүсвэр юм. Судалгаанаас үзэхэд селенийн хорт хавдрын эсрэг антиоксидант бөгөөд өрөвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд энэ нь хорт хавдар, зүрхний өвчин, бамбаа булчирхайн өвчний эрсдлийг бууруулахад тусалдаг. Мөөг нь хүний дархлааны системийн үйл ажиллагааг сэргээн сайжруулах үйлчилгээ бүхий полисахаруудыг өөртөө ихээр агуулдаг. Иймээс мөөгийг төрөл бүрийн хорт хавдрын эсрэг мөн вирус, бактери, шимэгчдийн эсрэг хэрэглэхийг зөвлөдөг. Мөн хясаа мөөг нь бусад төрлийн мөөгтэй харьцуулахад хамгийн их бета-глюкан агуулдаг учраас аливаа өрөвслийг хурдан хугацаанд бууруулна. 6-р сэтгэлийн хямралд орохоос урьдчилан сэргийлнэ. Мөөг нь каль, фосфор, хүхэр зэрэг эрдэсийн найрлагаараа жимстэй тэнцдэг. Фосфорын давс нь мэдрэлийн эд эсүүдийг шимт хичээлээр хангахад чухал үүрэгтэй байдаг байна. Та өөрийн сэтгэлийн эрүүл мэндийг анхаарч сэтгэл готролд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт ердөө 100-аас 150 г мөөг хүнсэндээ хэрэглэхэд хангалттай. 7-р хөгшрөлтийг удаашруулж залуухан эрч хүчтэй байхад тусалдаг. 2017 оны судалгаагаар мөөгөнд их хэмжээгээр агуулдаг эрготонин, глутатион хэмээх антиоксидантууд нь хамтдаа байхдаа хөгшрөлтөд нөлөөлдөг физиологийн стрессээс бие махбодыг хамгаалах үйлчилгээг тогтоосон. Түүнчлэн Альцгеймер буюу мартах өвчин болон Паркинсоны өвчнөөс сэргийлж чадна.
8-дугаарт ой тогтоолтыг сайжруулж тархины үйл ажиллагааг дэмжинэ. Хүн нас ихэх тусам тархины эд эсүүд өвчиж мартах өвчнөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Мөн хүчтэй дөргөлт гинтийн цочрлын үед тархины эд эсүүд маш олноороо эргэн сэргэхгүй өвчиж байдаг. Тиймээс мөгийг мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг ангаахад хэрэглэнэ. Судлаачид ирээдүйд мэдрэлийн өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулахын тулд өдөрт дор хаяж 5 ширхэг мөг идэхийг зөвлөж байна. 9-дүгээрт микроэлементийн их үүсвэр. Мөг амттай төдийгүй чухал микроэлементүүдээр дүүрэн байдаг. Тэгвэл микроэлемент гэж юу вэ? Микроэлементүүд нь хүний хэвийн өсөлт хөгжилд шаардлагатай тижээллэг бодисуудын бүлэг юм. Эдгээр элементүүдийг хоол тижээл эсвэл нэмэлт тижээлээр дамжуулан авах боломжтой. Энэхүү элементийг өөртөө хамгийн ихээр агуулж байдаг хүнс бол мөг юм. 10-дугаарт ясны сэргэжилтээс урьдчилан сэргийлнэ. Ясыг эрүүл байлгахын тулд хоол хүнснээс зайлшгүй авч байх шаардлагатай нийт зэсийн агуулмжийн 3/1-ийг ердөө 1 порц мөөгтэй хоолноос авч болдог байна. Мөн түнчлэн судлаачдын үзэж байгаагаар мөг нь их хэмжээний витамин D агуулдаг. D амин дэм нь кальцийг шингээх замаар ясны бат бөх байдал булчин бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс D амин дэмийг тогтмол хэрэглэх нь ясыг бэхжүүлэхээс гадна хугарал ясны сэргэжилтийн эрсдлийг бууруулдаг байна. 11-дүгээрт жин хасах, жингээ барихад тустай. Мөөгний химийн арилгыг авч үзвэл ус ба хуурай бодисоос тогтдог. Мөөгний эд эсийн 80-90%-ийг ус, үлдсэн хувийг хуурай бодис эзэлнэ. Хуурай бодисын ихэнх нь уураг байдаг. Уургийн агуулмжаараа махнаас дутхгүй хүнсний бүтээгдэхүүн бол мөг юм. Мөөгний уураг нь үл орлогдох шүвтэн хүчлээр баялаг учраас биологийн үнэт чанартай. Тиймээс эрүүлэр турах, жингээ барихыг эрмэлздэг хэн бүхэнд мөг хамгийн тохиромжтой хүнс юм. 12-дугаарт цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Цусны даралт болон цусан дахь холестериныг багасгаж нойр булчирхайн үйл ажиллагааг дэмждэг учраас чихрийн шижинтэй хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэхэд нэн тохиромжтой хүнс юм. Өдөр бүр мөгийг хүнсэндээ хэрэглэж эрүүл эрч хүчтэй амьдарцгаая. Мэдээллийг бэлтгэсэн Монголын тармил мөөгний нэмэн үртгийн сүлжээ төрийн бус байгууллага. Монголын анхны мөөгний төрөлдсөн мэдээллийн сайт Мөг цэг юм байна.